Сертификат хэмээх хуурамч гэрчилгээ. Япон улсын буддын Агон шүү байгууллагаас авилгатай тэмцэх газрын 2012 онд авчирсан гэрчилгээ хэмээх энэ бичигт тулгуурлан шүүх энх баярт хорих ял халдаасан. Гэрчилгээний орчуулга 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдөр холбогдох хүмүүст Агон шүү буддист нийгэмлэгээс Монгол улсын буддын сүм гандан хийдэд телевизийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөнийг гэрчилж байна. Хүндэтгэсэн гэжээ. Энэ бол хуурамч баримт бичиг. Авилгатай тэмцэх газар Японоос авчруулсан гэрчилгээ гэгчин хууль бус хуурамч гэдэг нь дараах байдлаар хөтөлбөргүй батлагддаг. Энэхүү гэрчилгээ гэчийг Японоос ямар арга замаар авчирсан тодорхой бус. 2012 оны гэрчилгээ гэгчид байгаа дөрвөлжин хэлбэртэй тамга нь тухайн хүний өмнөөс өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах үүднээс хэн нэгэн ажилтан дарах боломжтой байдаг байна. Хувийн тамга дарагдаагүй учраас Цүцүми Масуогийн өмнөөс хэн нэгэн итгээд энэ тамгыг дарсан байж болох магадлалтай ажээ. Тэгээд ч хандулсан зүйлийнхээ гэрчилгээг бүхэл бүтэн 12 жилийн дараа үйлдэнэ гэдэг хэний ч санаанд багтахгүй. Мөн 2000 оны Агон шүү байгууллагын алдан бичигт телевизийн болон аудио тоног төхөөрөмж гэж бичсэн байхад 2012 оны гэрчилгээ гэгчид телевизийн иж бүрэн тоног төхөөрөмж гэж бичсэн илэрхий зөрөө гарчээ. 2012 оны авилгатай тэмцэх газраас Японы буддын Агон шүү байгууллагаас авсан сертификат гэгчийн тухай би яагаад гэгч гэдгийг тэр юуны юм биелэн болов болж. Энэ юусоо нэгдүгээр хууль ёсны бус. Хууль ёсны бус. За би дахиад тайлбарлая. Хоёрдугаар энэ бол хуурм зохиомл байна. Яагаад гэхээр зэрэг нэгдүгээр. Яагаад хууль ёс гэхээр зэрэг өнөөдөр Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ энэ эрүүгийн хэргийн талаар тодорхой улс орноос авах тусцай дэмжлэг бол хоёр талын иргэний эрүүгийн хэрүүлийн их зүүн талаар харилцсан тусцааны гэрээгээр зохицуулдаг. Япон улстай энэ гэрээгүй гэдэг бол маш тодорхой болсон. Манай одоо гадаад хэргийн яамны эрх хөхийн албан тушаалтан одоо хүртэл гэрээ байгуулагдаад байна. Ийм нөхцөл яах ёстой? Хууль ёсны баримт болж байна. Өчигдөр би ярьж байсан. Энэ асуудлыг 1959 оны эрүүгийн хэргийн талаар харилцсан тусцаа үзүүлэх тухай Европын конвенцийн жишг байдаг. Дээр энэ хэрэг бол одоо энэ асуудал дэлхийн бүх улс орнуудад маш их чухал асуудал. Яг тэгэхээр энэ гадаад харилцаа ингээ хөгжөөд улсууд ингээ гадаадыг зорчоод ирэхээр зэрэг шийдэх чухал болд юм байна. Тэгээд 2002 оны Хишневийн эрүүгийн хэргийн талаар харилцсан тусцаа тухай конвенц гэж одоо байна. Тэр конвенцэд манайх нэгдээг байна. Тэр конвенцаар яах вэ гэхээр энэ тодорхой одоо улс энэ чинь юу шүү дээ. Альва улс орны шүүн таслах ажиллагаа гэдэг бол бие даасан бүрэн эрх байна гэдэг бол тэр улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Энийг зүгээр нэг авилгатай тэмцэх газрын даргын бичгээр одоо яасан гэхээр авилгатай тэмцэх газар бол өнөөдөр Япон улсын шүүн таслах ажиллагааны бүрэн эрхт байдал хөндлөнгөөс алдчихаа. Тэнд аваачаад өөрийнх нь иргэнээс нь өөрийнх нь байгууллагаас нь гадаад яамнаас нь хууль хяналтын байгууллагаас нь зөвшөөрөл авахгүйгээр материал авч ирээд тэгээд одоо иргэнэ тэр тусмаа өөрийнх монголчуудын одоо бас л хүндэтгэж явах хэвээр хүний нэг энэ одоо томоохон улс төрчөө шийдэх гэдэг ингээс болж байна. Тэгэхээр зэрэг энэ юу бол нэгдүгээр нь ерөөсөө хууль ёсны шаардлага гэж нотлохоор нэг хууль ёсны цуглуулна гэдэг шаардлагыг ингээд зөрчилсөн. Энэ баримт юуг харуулж байгаа гэхээр зэрэг ерөөсөө энэ бол хандуулахдаа хэдийгээр энэ хоёр хүнд хандуулж байгаа ч гэсэн та хоёр бол цаашдаа нэг телевиз байгуулад телевиз чинь бол зүгээр нэг тэр жижигхэн бэсрэг одоо тоног төхөөрөмж биш шүү дээ. Долгооны зөвшөөрөл, боловсон хүчин, хөрөнгө оруулалт, одоо үл хөдлөх хөрөнгө байр сав гэдэг маш их зүйл шаарддаг шүү дээ. Тэрийг та нар одоо бас олоод бүтээчих боломжтой гэж ингэж билэгдсэн. Тийм учраас бол энэ бол одоо хувьдаа ашиглагдсан гандан дэвшлэн хийдэг бэлгэлдсэн юмыг авцсан юм байхгүй. Монголд одоо
Христийн шашныг хийзүүл байгаад байдаг. Тэд нар бол одоо хэн худалдаж аваад хэн дээгүүд ингэх нь бол хэний ч анхаарал татдаг. Гэтэл бол энэ хоёр гэдэг хүн Монголд нэг буддын шашныг бас нэг хүмүүст ойлгуулдаг сурталчлагын телевиз байгуулсныхаа төлөө тэр нь одоо хүртэл одоо буддын шашныг идэвхтэй явуулж байгаа төлөө баг ялавлаа гэж ингэж ойлгохоор. Надтай бол маш олон лам нар таарлцсан л да. Гандан дээр ч ном уншуулад явж байгаа тал хэрэлж байсан. Арай дэмднэ. Буддын шашны төлөө явж байгаа, буддын шашныг Монголд хөгжүүлэх гээд бас нэг дэм өгөөд явдаг ийм хүнийг яг энэ чиглэлээр нь холбогдуулж ялж яах гэдэг бол бүр цаанаа тийм их хорлонтой, их муухай юм болж штэ гэж ингэж лам нар бол хэлдэг юм байна лээ. Авилгатай тэмцэх газар тэр бичгтээ тамгыг даруулсан байж болно гэдгийг өмгөөлөгч үгүйсгээгүй. Хэргийн гол учиг нь энэ баримт бичгийг авилгатай тэмцэх газраас 2012 онд бүрдүүлж хавтас тэрэгт тусгасан. Хэргийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг болон шүүх хурлын ажиллагаа нь энх хоёр гэдэг хүнийг Монголын нийгмээс олон жил тусгаарлах оролдлого хийж байна гэж үзэж болохоор байлаа. Япон улсын албан ёсны зөвшөөрөлгүй ямар нэгэн бохир арга замаар авчирсан хуурамч нотлох баримтаар Монгол улс иргэнэ шийтгэж болно гэж юу? Тэгээд 2000 онд Агоншуу байгууллагын тэргүүн хамт Кирияма энх хоёр улсын хурлд цөөхөн бүлгийн дараа Монгол ардын хувьсгал намын дараа энх хоёр танаа гэж бичээд танд эсрэг телевизийн болон аудио тоног хөрөмжийг хандивлаа гэж бичсэн загтал байсаар байд. Тэр л өөрийнхөө гар хөдөлгөөс зурсаар байд. Өөрийн хувийн болон албан байгууллагын томгийг дарсаар байд. Энэний шийдвэр одлох баримт өөр яаж олох юм бэ? Энэний дэргэд чойж цомбич гэрчийн мэдүүлэг. Миний ч хэлж байгаа үг. Пема Гэлпо профессор хэлж байгаа үг гэсэн бүгдээр нь утгаар баримт гэж баримт тооцохгүй байсан ч болно шүү дээ. Кирияма Хамби энэ загталчинд өөрөө TV9-ийн гэх юм уу эсвэл TV9-д байгаа жижиг тоног хөрөмжийг гандан дөгөөгүй энх хоёрт өгсөн гэдгийг хангалттай нотлох баримт байсаар байтал хамаагүй Хамбиг туслах алтан очор Хамбийн туслахын туслах Баатар тэгээд хамаагүй Баатар сайхан бус хүмүүсээс гэрчийн бидүүлэг аваад мэдэн бүрдэл тойрдог байдаг. Энэ үйл ажиллагааг би бас улаан улс төрийн зорилгоор нэг хүнд ялтгуулж байгаа үйл ажиллагаа гэж үзэж байна. Энэ Кириямагийн загтлын бэлэн байгаа. Энэний ширүү нотлох баримт ерөөсөө энэ TV9 юм уу? Энэ телевизийн томд хөрөмжтэй холбоотой асуудалтай өөр байхгүй. Байгч болцоо. Японы Агоншуу гэж байгууллага түүний тэргүүн одоо Монгол улсын их хамб, чойж жамс хамб Монгол улсын одоо их хурлын гишүүн тухайн үед байсан. Энэ хоёр нарт телевизийн зарим нэгэн тоног төхөөрөмж бэлгэлсэн асуудлыг 13-4 жилийн дараа одоо гэмт хэрэг гэж тооцож буруутгах гэж оролцсон. Энэгээр одоо зөвхөн гэрчилж байгаа хүмүүс гэхэд хоёр янзын мэдүүлгүүд өгсөн байдаг. Цагдаагийн дарамтанд өгсөн мэдүүлэг, өөрийн сайн дураараа бич өгсөн мэдүүлгүүд нь эсрэг байдаг. Тэгтэл нөгөө эрүүгэн байцаан шийдэх хууль заасан яллах асуудал нь эргэлзээтэй байх юм бол яллагдаж байгаа хүнд ашигтайгаар тайлбарлах ёстой. Өөрөөр хэлбэл чойж хамбын өгсөн хоёр янзын мэдүүлэг байхад ашигтайгаар тайлбарласан мэдүүлгийг үндэслэл болгох ёстой байтал шүүх. Зөвхөн цагдаагийн байгууллагын дарамтанд ор. Тэнд нь өмгөөлөгч нэг нотолж байдаг. Авсан тайлбарыг нь одоо гэрчийн нотлох баримт гэж үзэж ялгангадуулж байгаа асуудал. Эрхэм модод шүүхэл даруулчихлаа. Би өдөр хэлсэн ш. Дарааллын асуудлаар ярьсан ш. Энд чинь 5 хэрэг дээр та яагаад 19 ерөнхий ангийн 19-р зүйлийг прокурор энэ яллах дүгнэлт дээр зүйчлээд ирсэн. Энд чинь 5 гэмт хэрэг байна шүү. 5 хэрэг тусвар дээр биднээс ярья, нотлох баримтынхаа талаар ярья гэсэн ийм боломжийг танаас хүсгэд та бөөндөд ингээ бөөндөлчөөд одоо сууж ш. Одоо энэ бөөндлтийн шиг бид яаж тодорхой одоо энэ хамгийн гол нотлох баримтууд дээр ярмаар байна шүү дээ. Хууль нь тийм шүү дээ. Танаа хуулиа уншиж үзэлтэй. Би хуулиа уншиж байсан шийдвэрээ унштай та. Энэ нотлох баримтыг шинжлэх гээд баримт шинжлэх гэж шүү дээ. Та шинжлэхийг унших гэж ойлгоод байгаа юм. Би судлаа хий. Энэ чинь бүх юм гаргаж ирсэн байж тайлбар болон үзлээ. Тэгээд шинжлэх ажиллагаа хийдэг биш. Зүгээр л одоо би тэдний баримтуудыг авчиж авсан зэрэг зарим сандарч ирж байгаа зарим уншиж өгөх чадсан.
За шүүх хуралдаа эрүүгийн байцаан шийдэх хуулийн заасан хэв хэмжээний дотор явагдах ёстой. За наран гэр дүнгүүлэгчийн гаргаж байгаа хүслийг шүүх хүлээж авах боломжгүй байна. Ийм шүүх хуралдааны шүүмжлийн шатаа явуулъя. Прокурор Сагсааг, шүүх хурал даргалагч Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч Соён Берднийг ерөөсөө та бүхэн бол урдаас бодсон бодолтой, хатуу бодолтой. Ингээд энэ хүнийг олон жил хариулахаар ингээд бүх одоо бэлтгэлээ заачсан, шийдэх тогтоолоо биччихсэн, ялаа тавьсан юмтай орж ирж байна. Тийм учраас та бүхэн бол бодит үннийг тогтоож чадахгүй. Та бүхэн бол нэг талыг одоо барьсан юм шийдвэр гаргана гэд татгалцсан шүү дээ. Би бол 3 хоногийн шүүх хуралдааны эцэст нь бол миний анх гаргасан энэ татгалзал бол хууль зүйн хувьд ч шудраг ёсны үүднээс одоо их хүнсэлтэй байж байгаа гэдэг ийм хатуу итгэл үнэмшилтэй үлдсэн. Өгүүлэн буй баримтууд болон мөрдөн байцаалтын явцад нотлох баримт цуглуулсан үйл ажиллагаа нь зөвхөн нэг талыг, өөрөөр хэлбэл яллах талыг хит барьжээ. Хавдас тэрэгт авагдсан ихэнх гэрчийн мэдүүлгүүд дандаа субъектив санаа бодлуудаас бүрджээ. Тэр ингэсэн байх, тэгсэн байх гэсэн итгэлгүй ам дамжсан яриа, ховжиг, төсөөлөл төдийд тулгуурласан гэлтэй. Мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай сайн хийгдээгүй нь элтэд харагдана. Эргэн инх баярт ашигтай нотлох баримтуудыг зориуд орхигдуулж, буруутгах, харлуулах, ял шийтгэж болох зүйлийг бөөнтүүлэн цуглуулсан гэмээр. Мөрдөлтийн явцад эрүү шүүлт тулгасан хүнлэг бус нөхцөл байдал дээрээс нь нэг талыг барьж бүрэн гүйцэд хийгдээгүй зохиомол нотлох баримт бүрдүүлж үүндээ маш хариуцлагагүй хандаж прокурорууд яллах дүгэлд үлдэж эрүүлжээ. Хасагдсан хуулийг хуулиас гэмт хэрэг тооцогдохгүй болчихсон хуулиас хасагдсан энэ хуулийн заалтыг өөрсдөө дур мэдэн тайлбарлаж дээч үхэн бүрэн ирэхэд халдаж Сүхбаатар дүүргийн шүүх бол бүдүүлэг алдаа гаргасныг давзаалтагчдын шүүхээс бол өөрчлөлнө гэдэгт бол итгэлтэй байна. Зөв миний сонсноор одоо ч гэсэн их хоёр гэдэг хүнтэй холбоотой хүүхэд нь, найз нөхөд нь гэд хойноос нь бас ингээд хоморголж ингэж яллах гадал ингээд үргэлжлүүлэл байгаа гэж ингэж сонссон. Тэгээ энэ бол болохгүй асуудал. Энэ бол нэг инх баяр гэдэг хүний асуудал биш. Нэг Монголын төрийн зүтгэлтний асуудал биш. Энэ бол нийтээр Монгол улс хаашаа явж байна? Засаглалын одоо эрх мэдэл хүнд байна. Тэр нь бол дуртай хүнийг өөрийнхөө дайсан болгоно, өрсөлдөгч болгоно ингэж хэлмэгдүүлдэг ийм гараг тавьчлаа. Монгол улсын ерөнхийлөгч байсан бүхэл бүтэн том намын дарга, том эвслийн тэргүүн хүнийг ингэж чадж байгаа хахад бус хүмүүс бити яриараа гэсэн анхааруулгыг л их баяр гэдэг хүнээр дамжуулж өгч гинэ л гэж ингэж ойлгож байгаа. Энтэй бол яагаад шийдвэрч болохгүй гэж үздэг. Хүний амьдрал, амь нас, эрүүл мэнд, нэр төртэй холбоотой энэ хэрэгт туйлын хайн хандсан төдийгүй улс төрийн захиалга биелүүлсэн ажиллагаа боллоо гэж хэргийн өмгөөлөгчд үзэж байгаа. Инх баяр нарт холбогдуулах хэргийн шүүх хурлаас TV9-гийн хэргийн талаар онцлон авч үзлээ. Үзэгч таны эргэн оюун ухаан шүүн туугаах үе зав.